Сайн байцгаана ахын дүүснараа бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргье. Энэ удаагийн медиагийн цугларалтаар бүгдээрээ маш олон зүйлийг сурч авсан байхаа гэж бодож байна. Өнөөдрийн хичээл маань юу байх вэ гэхээр юу байх бэ гэхээр YouTube channel-ийн талаар тав хүндээ зааж өгөх болно. YouTube channel гэх юм бол маш олон төрөл заах юм бол маш олон цагийг зарцуулахар зүйл байгаа. Гэтэ YouTube channel гэдэг дотроосоо өнөөдөр хоёр зүйлийг тав хүндээ илүү дэлгэрэнгүй өөрийнхөө мэдих хэрээрээ зааж өгье. За тэгвэл хичээлдээ орохоос өмнө эхлээд медиагийн цугларалтаар медиа гэдэг нь ямар нэг зүйлийг нэг талаас нөгөө дамжуулах хэрэгсэл юм гэж сурсан байгаа. Тэгээд бүгдээрээ open бичлэгийг үтсэн баг. Миний хувьд бас үзэнгээ хамгийн сэтгэлд хүрсэн үг ямар бичлэгнээс сэтгэлд хүрсэн хэсэг ямар хэсэг байсан бэ гэхээр сайн мэдээг Есүсийн цус гэвэл судсан медиа юм. Энэ хэсэг болохоор үнэхээр сэтгэл май хүрсэн байгаа. За тэгвэл бүгдээрээ хамтдаа хичээлдээ орцгоё. YouTube channel. YouTube channel-ыг үзэхийн тулд YouTube channel branding гэж байдаг байгаа. Брендинг дотроо юу байдаг вэ гэхээр бүгдэнд нь харагдаж байгаачлан одоо YouTube-ийг болохоор өргөн хэрэглээнд бүгдээрээ өдөр бүр хэрэглээ явж байгаа. Энэ дээрээс харах юм бол мэдээж YouTube channel нээж байгаа нэр байгаа. Бас лого байгаа. Өнөөдрийн сурах зүйл маань чухал зүйл маань юу байгаа вэ гэхээр YouTube channel art буюу одоо Facebook-ийн бид нэр cover гэж зураг хэлдэг шүү. Тэрэн шиг YouTube channel-ийн арын энэ зургийг болохоор channel art гэдэг байгаа. Мөн бичлэг оруулдаг. Бичлэгний хамгийн ихэнд харагдаж байгаа энэ зураг буюу thumbnail зургийн талаар бүгдээрээ хамтдаа үзэх байгаа. За тэгвэл цаашаа хамтдаа үзье. Эхний ээлжинд болохоор channel art-ыг хамтдаа channel art гэж юу вэ гэдгийг хамтдаа үзье. За бүгдээрээ харж байгаачлан энэ дэлгэсэн дээрээс харах юм бол энэ бүтнээр нь харагдаж байгаа энэ хэсэг болохоор 2560 харьцах нь 1440 энэ хэмжээ маань телевизэр дээр харагддаг хэмжээ байгаа. Энэ хэмжээ болохоор компьютер десктоп дээр харагдана. Энэ хэмжээ болохоор таблет iPad дээр харагдах байгаа. Харин энэ save area гэдэг энэ хэсэг болохоор яг компьютерийн дэлгэц болно. Утсан дээр яг харагддаг гол хэсэг байгаа. Тийм учраас бүгдээрээ яг энэ хэмжээнд багтаагаад яг гол загваруудаа гаргах хэрэгтэй гэсэн үг. Энэ болохоор 1544 харьцах нь 423 гэсэн сайз буюу тогтсон юм хэмжээтэй байдаг гэсэн үг байгаа. Тийм учраас энэ хэмжээнээсээ гадагшаа гаргах юм бол утсан дээр ч юм уу компьютер дээр десктоп дээр харагдахгүй гэсэн үг. За одоо бидний яг харуулж байгаа энэ тодруулсан энэ хэсэгт маань бүгдээрээ загвараа бэлдэх хэрэгтэй. За би медиагийн сургалт гэсэн нэртэй ийм channel art-ыг хийсэн байгаа. Энэ загварыг харах юм бол энэ болохоор зурагтан дээр болохоор яг энэ зургаараа харагдах ч гэсэн утсан дээр юм уу эсвэл лаптоп, десктоп дээр болохоор энэ хэсэг нь харагдана гэсэн үг. За түүний дараа хоёр дахь чухал зүйл нь юу гэхээр thumbnail буюу монголоор видео тойм зураг гэж нэрлэгдэж байгаа зүйл байгаа. Бичлэгний хувьд болохоор эхний 3 секунд, 8 секунд илүү чухал гэж одоо видео контент үйлдвэрлэгч эдитер хүмүүс ярьдаг байгаа. Яагаад тэгэхээр тэр бичлэгийг үзэх одоо видеоны интро гэж байдаг да. Тэр бичлэгний хамгийн эхний 3 секунд нь үзээд тэр бичлэг нь үнэхээр тэр 3 секунд нь үнэхээр анхаарал татах үз. Үнэхээр гоё цааш бичлэг байх юм бол цаашаа тэр бичлэгийг үзэх үгүй юу гэдэг нь тэр эхний 3 секунд нь үнэхээр чухал байгаа. Тэгээ тэр бичлэгийг үзээд эсвэл цаашаа тэр цувгийн дагаад эсвэл байнга үзэхгүй гэдэг нь тэр бичлэгний 3 секунд нь чухал. Түүнтэй яг ижилхэн YouTube channel-ийн хувьд болохоор энэ thumbnail буюу видео том зураг маш чухал байгаа. Одоо thumbnail гэдэг нь юу хэлээд байна гэхээр хамгийн түрүүнд харуулж өгч байгаа
зургийг хэлж байгаа. Энэ нь болохоор YouTube хэмжээ нь болохоор 1280 Hz нь 720 хэмжээтэй байдаг байгаа. Тэгээ түмнэл зургийг аплод хийхэд 2 мегабайт файл хамгийн дээдлээ 2 мегабайт сайз зургийн хэмжээ нь 2 мегабайт байж аплод хийгддэг байгаа шүү. Тэгээд бидний сайн мэддэг HD буюу 16 Hz 9 хэмжээтэй байдаг байгаа. Тэгээд зургийн хувьд болохоор JPG, PNG, GIP зураг одоо энэ форматуудаар зургийг thumbnail апплод хийсэн ч болно гэсэн үг. За бүгдээрээ сүмийн хийдэг thumbnail зургнууд дээрээс бүгдээрээ жишээ аваад үзье л та. За энэ болохоор харах юм бол бүгдэнд нь яг юуны thumbnail вэ, thumbnail зураг вэ гэдгийг ойлгомжтой байгаа гэж бодож байна. За харах юм бол англиар Bible seminar гэж бичигдсэн байна. Тэгээд хэддэг өдөр юм бэ? Нэгдэх өдөр гэж заасан байна. Тэгээд Библийн семинар учраас энэ Библийн icon оруулж ирсэн байна. Тэгээд мэдээж Библийн семинарыг тунхаглаж байгаа пастор болон номлогчийн нэрс байна. Тэгээд хизээ энэ Библийн семинар болж байгаа вэ гэдэг онсоор байна. Давхар болохоор энэ семинар маань онлайнаар давхар явагдаж байгаа шүү гэсэн мэдэгдэхүүц онлайн гэсэн icon байна. Тэгээд манай чуулганы Христ итгэгч баптист сүмүүдийн холбоо гэсэн лого маань орж өгсөн байна. Бас та нар анзарч байгаа бол хойно нь Улаанбаатар төв жуулганы зургийг бүлүүрдэж зургийг оруулсан байгаа. Энэ семинар маань Улаанбаатар төв жуулган дээр болж байгаа гэсэн илтгэж байгаа. Тийм учраас энэ thumbnail зураг нь бүхий л зүйлийг илтгэж өгч байгаа үстэй тий. Тийм учраас бүгдээрээ хийхдээ хүмүүс шууд нэг хараад ойлгомжтойгоор хийж бэлтгэж өгөөсэй гэж хүсэж байна. За бүгдээрээ бас өөр thumbnail буюу тайм зургуудыг бүгдээрээ хамтдаа харцгаая. Энийг харах юм бол Ахлах дунд ангийн Библийн семинарын зураг байна. Мөн яг түүнтэй ижилхэн Библийн семинар хэн зааж байгаа хэддэг үг нь вэ? Мэдээж Ахлах дунд ангийн Библийн семинар байгаа учраас илүү сүмийн сургуулийн дизайны загварыг оруулж өгсөн байна. За энэ нэг харах юм бол намрын Библийн семинар гэж бичигдсэн байна. Мөн эдэл түүнтэй өмнөх үзүүлсэн тайм зургуудтай ижилхэн бүгдээрээ байна. Тэгээд намрын Библийн семинар учраас намрын өнгө аясыг оруулсан навчис байгааг бүгдээрээ харж байна. За энэ тайм зургийг харах юм бол бас мөн ижилхэн дээр нэмэгдээд цасан ширхэг орж ирсэн байгааг бүгдээр анзаарч байгаа юм зү. Өвөл болж байгаа, цас орж байгаа ч юм уу, цастай байгаа үед энэ thumbnail-ийг хийсэн юм шиг байна. За бүгдээрээ энэ одоо саяны болсон 2022 оны нийт багш нарын цугларалтын thumbnail-ийг хамтдаа харах юм бол бас намар болсон байгаа. Мөн одоо тэрэлж дээр заан тэрэлж дээр болсон байгаа. Яг өмнө хийсэнчлэн бүхий л зүйл маань орсон байгаа. Намрын өнгө аяс орсон байна. Тэгээ хиддэг үг нь бэ, нэгдэг үг нь байна. Тэгээ нийт багш нарын цугларалт гэдэг байна. Гол сэдв нь үгийг судалдаг багш гэсэн байгаа учраас Библийг энэ зургийг хамтд нь оруулж өгсөн байна. Тэгээд хин үгийг дамжуулж байгаа. Цугларалтын хизээнээс хизээ болж байгаа. Тэгээ сүмийн маань лого орсон байна. Мөн сүмийн сургуулийн багш нар одоо нийт багш нарын цугларалт учраас сүмийн сургуулийн хүүхдүүдийг мөн icon-оор оруулж өгсөн байна. За үүнчлэн thumbnail-ийг бэлтгэдэг байгаа. Энэ өвлийн цугларалтын thumbnail зураг байна. Багш нарын зураг байна. Энэ оны сүүлийн оны 2021 оны сүүлийн Библийн семинарын thumbnail зураг байна. Сүмийн сургуулийн байна. Самын сургууль. Энэ болохоор яг багш нарын цугларалтын thumbnail зураг байна. За энэ болохоор бүгдээрээ энэ зургийг бүгдээрээ үнэхээр олон харсан байхаа гэж бодож байна. Библийн академи дээр онлайн байхад Библийн академи хуучин гэрээ шин гэрээ бүгдийг сурсан байгаа. За иймэрхүү маягаар thumbnail зургууд бэлтгэгдсэн байна. За энэ thumbnail дээрээс бас харах юм бол 2021 оны нийт итгэгчдийн нөхөрлийн үдшийн тайм зураг байгаа. Мөн адил яг
орох ёстой зүйлсүүд нь яг орсон байгааг бүгд анзаарч байна. 21 оны итгэжтийн нөхцөлийн үдэш ард нь болохоор YouTube-ийн icon, YouTube-ийн логог байгааг анзаарч байгаа. Яг тэгэхээр 21 онд болохоор итгэжтийн нөхцөлийн үдсээ онлайнаар хийсэн учраас энэ дээр YouTube-ийн icon-ы логог болохоор ард нь оруулж өгсөн байна. Мөн цасан ногоон өнгө оруулж өгж байгаа нь бас шинэ жил нөхрөлийн үчиг илтгэсэн өнгө байна. Тэгээд бас гацуур мэдчил нь оруулж өгсөн байна. Бүгдээр сайн харах юм бол энэ барилгуудыг харах юм бол Улаанбаатарт байгаа одоо Шангрила, Зазуурн барилга түүнээс хамгийн голд нь болохоор энэ хойно нь болохоор Москва оруулал гэж бичигдсэн байгаа. Анзаарах юм бол тэгээ энэ Улаанбаатар төв жуулганы барилгыг зурж оруулсан байна. Иймэрхүү маягаар тайм зургийг бэлтгэдэг байгаа. За бүгдээрээ гүйлгээд хамтдаа харцгаая. За энэ болохоор сонсголгүй ахын дүүс нарын лав гариг болон эсний өдрийн үгийн тамны зураг нь байгаа. Харахад одоо дохиогоор ирдэг учраас гарны зураг бас орсон байгааг бүгдээр харж байгаа бах тий. За тэгвэл бүгдээрээ хамтдаа одоо Channel Art буюу саяны thumbnail зургийг хамтдаа ямархуу загвартай хийсэн байгааг бүгдээрээ боддоор харж үзцгээе. За бүгдээрээ энэ дээрээс харах юм бол за Liveboard Mission Mongolia гэсэн YouTube channel хуудас харж болох юм. Харах юм бол Channel Art нь GBG Liveboard Mission Mongolia гэд тэрээр бүх хүн аврагдаж үнний мэдлэгт ирээсэ гэж хүсдэг гэд 1-р Тимот 4-ийн 2 ишлийг заагаад иймэрхүү үүлэн жоон тэнгэр дээр иймэрхүү загвартаагаар Channel Art-ыг хийсэн байна. Лого нь GBG гэж цэнхэр өнгөтэй оруулж өгсөн байна. За бүгдээрээ thumbnail зургуудыг харах хамтдаа харцгаая. Саяхан болохоор YouTube маань апдейт хийгдээд видео лайв хэсэг нь хандтай байдаг гэсэн бол салангат болсон байгаа. За бүгдээрээ эзний өдөр болон лав гаригийн өгнүүдийг манай чуулган маань дандаа лайв хийж байгаа бүгдээрээ мэдж байгаа бах тий. Энэ харах юм бол одоо энэ 2022 оны Улаанбаатар төв жуулганы хамгийн сүүлийн библийн семинарын thumbnail зургийг харж болно. Одоо энэ эзний өдрийн тайм зураг байна. Бас лав гаригийн тайм зураг байна. Харах юм бол эзний өдөр нь юм цэнхэр хөнгөтэй, лав гариг нь болохоор юм боронцон ийм шаргал хөнгөтэй байгаа. За тэгээд ингээд доошоо гүйлгээд харах юм бол энэ зургууд нь өөрчлөгдөж байгааг харж байгаа. Сар болгоноор өөр байгаа. Нэг зургийг оруулж өгсөн байгаа. Энэ харах юм бол библийн семинарын тайм зураг байна. За энэ болохоор 8 сарын байна. Доошлоод зуны нэгдсэн семинарын тайм зураг, залуучуудын цуглалтын тайм зураг. Энэ харах юм бол 6 сарын тайм зураг. Энийг анзаарах юм бол ижлэхэн зүйл байгаа анзаарэгдэж байгаа. Энэ жил болохоор дандаа ийм минималист бас ийм ишлэл библ орсон зургуудыг өөрсдөө дарсан зурагч байгаа. Эсвэл өөр газруудаас зургуудыг оруулж ирсэн тийм зурагч гэсэн байгаа. За өөр чуулганы манай Солонгос чуулганы бас түмнэлийг бүгдээр харж үзцгээе. Энэ болохоор Магтан дууны одоо channel байна. Манай GBG одоо манай сүмийн channel байна. Энийг харах юм бол Channel Art нь болохоор арда хөгжмийн зэмсэг бүгдээрээ барьсан. Тоглож байгаагаар за лого нь байна. Харах юм бол доошлоод thumbnail-үүд нь одоо дуунууд нь болохоор өөрсдийн одоо яг сэдвийн дагуу зураг зураад бэлтгэсэн байгааг харж байна. Миний хувьд болохоор хамгийн дуртай YouTube channel манай сүмийн channel юу вэ? Ямар хаяг вэ гэхээр Гуанжуу чуулганы хаяг байгаа. Одоо бүр сайн харах юм бол одоо лайв хэсэг рүү хамтдаа оръё. Тэгэх юм бол библийн семинарын одоо тайм зураг байна. Одоо эзний өдрийн лав гаригийн үгийн одоо библийн академи гэх бүгдээрээ ингээд хийсэн байгааг харж байна. Тийм учраас
YouTube channel хамгийн чухал зүйл нь болохоор channel art мөн thumbnail-ийг бэлтгэх нь хамгийн чухал байгаа. За бүгдээрээ эргээд хичээлдээ орцгоё. Төгсгөлд нь болохоор та бүхэнд нэг номыг танилцуулъя. Тэр ном Библи биш л дээ. Гэтэ энэ ишлэлийг бүгдээр хамтдаа уншицгаая. Номлогчийн үгс 1:9. Энд дээр юу гэж гарсан бэ нөхрөө? Байсан юм байдгаараа хийсэн юмаа хийдгэл хэвээрээ наран доор нэг жишээний малгай. За миний танилцуулж байгаа ном болохоор энэ байна. Still Like an Artist. Энэ болохоор Аустин Кейлин гэдэг зохиолчийн бичсэн ном байгаа. Уран бүтээлчийг хуулбарл гэдэг орчуулганд нь би дуртай. Гэхдээ азар манай Монгол болохоор энэ номыг монгол хэл дээр орчуулсан байгаа. Юу гэж орчуулсан бэ гэхээр санаа авахаас бүү ай. Юу ч оригинал биш. Jonathan Letty ингэж хэлсэн байна л да. Зохиолч хүмүүс альва нэг зүйлийг оригинал гэж хэлэхдээ 10-аас нь 9 тохиолдолд нь тухайн зүйлийн гарал үүсэл хамаа холбогдлыг нь мэддэггүй гэнэ л дээ. Тэгээд чадварлаг артист хүмүүс болохоор оргуу хоосноос би болдоггүй. Ямар ч зүйл оргуу хоосноос би болдоггүй гэдгийг ойлгодог гэж байгаа. Тэгээ энэ зохиолч маань болохоор номоо эхлэхдээ наран доор шин зүйл үгүй буюу сая бидний уншсан номлогчийн үгс 1:9-ийг номоор эхлүүлж байгаа. За бүгдээрээ цаашаалаад үзэх юм бол Илиад гээд зохиолчийн хэлсэн үг байгаа. Балчир шүлэгчид хуулдаг, боловсрсан шүлэгчид санаа авдаг, тааруу шүлэгчид авснаа дордуулдаг. Харин сайн шүлэгчид болохоор сайжруулах буюу ядчил өөр болгон хуургадаг. Харин сайн шүлэгч зээлцэн санаагаа анхны эхээс нь тис өөр өвөрмөж бүтэн мэдрэмж болгож гагнадаг гэж Илиад хэлсэн байна. За энэ бүгдэнд нь ямар нэгэн санаа ямар нэгэн постэр ч юм уу, дизайны зүйл ч юм уу, бичлэг ч юм уу, эсвэл амьдралд нь хэрэгтэй нэг шин зүйлийг хийхэд бүгдэнд нь хамгийн их тулгардаг зүйл нь хаанаас эхлэх вэ гэдэг байдгүй үстэй тийм учраас хаанаас эхлэх вэ гэдэг нь хамгийн чухал. Юунаас санаа авах вэ, ямар шин санаа гаргах вэ гэдэг зүйл хамгийн хэцүү байдаг. Энэ ном дээрээс болохоор энэ авууштай санаа мөн үү гэж хамгийн түрүүнд бодож үзээд тийм ч гэж болно, үгүй ч гэж болно. Тэгээд дараагийн алхамдаа шууд шилжих хэрэгтэй гэж хэлсэн байгаа. Санааны их үсвэр буюу энэ санааны их үсвэр нь юу вэ? Санааны их үсвэр нь юу вэ гэдэг нь шин санаа гэдэг нь ер нь ердөө юу гэсэн үг вэ гэхээр ердөө л хоёр буюу түүнээс олон санааны нийлбэр холт гэсэн үг. За бүгдээрээ энд хэдэн зураас харагдаж байна. Тийм ээ. Хоёр хар зураас харагдаж байгаа. Гэхдээ яг үндсэндээ голоор нь бас явсан цагаан зураас байгаа. Тийм учраас энэгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бүхий л бидний хийж байгаа зүйл маань болохоор хоёр талтай буюу ер нь бол бүгд хуулбарлагдсан оригинал зүйл бишээ л гэсэн утгатай. За Пабло Пикассо гэдэг артист уран бүтээлч маань урлаг бол хулгай гэж хэлсэн алдартай үг байдаг. За энэ номон дээр гарч байгаа бас нэг чухал агуулга нь сайн хулгай, муу хулгайны талаар гарч байгаа. Би та бүхэнд хэлээд явъя. Сайн хулгай хийсэн шиг хийх, муу нь чанарыг нь дордуулдаг. Сайн хулгай нь суралцдаг, муу нь бүр оромдоол өнгөрдөг. Сайн нь болохоор олон хүнээс санаа авдаг, муу хулгай нь нэг л хүнээс санаа авдаг. Тэгээ сайн хулгай нь сурвалжаа дуртдаг, муу хулгай нь сурвалжаа нуудаг. Мөн сайн хулгай нь өөрчилж хувиргадаг бол муу нь яг л тэр чигээр нь дуурайдаг байгаа. Сайн хулгай нь хойлох, нийлүүлэх, муу хулгай нь болохоор баа бээгүү хуулбарладаг байгаа. За энэ зүйлсүүдийг харах юм бол гэтээ хулгай гэх юм бол бүгдээрээ ямар тааж энэ зүйлээс сайн хулгай, муу хулгай гэдгийг мэдчих авах боломжтой байгаа. Гэтээ бүгдээрээ шинээр хийхийг хүсэж байгаа зүйлсүүдээ бүгдийг
энэ номон дээр болохоор copied гэж байгаа. Бүр copy бүгдийг хуулбарл бүгдээрээ Google ороод бүгдээрээ Google одоо санаагаа Google мөрөөдлөө Google бүхий зүйлийг Google гэж гарч байгаа. Гэхдээ Google-дэд хариултан гарч ирэхгүй ч гэсэн та илүү сайн асуултыг олж авах боломжтой. Тийм учраас бүгдээрээ санаа зовхгүйгээр хуулбарлах хэрэгтэй гэсэн үг. За бүгдээрээ товчхон бүгдээрээ үзье. Би хаанаас илүү хуулбарлаж санаа авдаг вэ гэхээр маш олон сайт байгаа л да. Миний хамгийн их ингээ ухдаг сайтуудын нэг болохоор Pinterest байгаа. Pinterest дотроо Солонгос Pinterest. Солонгос хаягаар одоо орноо энэ ард нь бичих юм бол Солонгос дизайнууд дандаа гарч ирнэ гэсэн үг. Тиймээс Солонгос юм Pinterest-ийг ухдаг байгаа. Бас Behance гэдэг энэ сайтууд энд болохоор уран бүтээлч артист хүмүүс бүгдээрээ хийсэн шин бүхий л санаанууд, постэр, бүхий л дизайны зүйлээ энд оруулдаг байгаа. Мөн Notplay гээд одоо дизайн дизайн хүмүүс өөрсдийнхөө чадварыг одоо би ийм чадвартай шүү. Бид нэр ажилд орохдоо CV хий өгдөг шиг дизайн хүмүүс болохоор Notplay буюу энэ зүйлийг дизайнер хүмүүс өөрсдөө бэлтгээд хүмүүс рүү явуулдаг. Гэхдээ тэр зүйлсүүдээ энэ сайтанд нэгтгэхэд оруулсан байгаа гэсэн үг. Тэгээ энийг ингээ харж байгаа хөвцөд болохоор өнгө, дизайн, icon тэгээд ямар одоо зүйлсүүдийг ашигласан байна гэдгийг нь харах бүрэн боломжтой. Тэгээд ингээд үзээд ухаад явж байхад санаанууд, өнгөний санаа, дизайны санаа нууд олддог байгаа. Тийм болохоор одоо постэр хийх гэж байгаа бол дизайн одоо blank card эсвэл banner стенд ч юм уу хийх гэж байгаад бүгдээрээ энд одоо веб дизайн гэж хайлаа. Тэгэх юм бол веб дизайны одоо загварууд нь маш олноор гарч ирнэ гэсэн үг. Тэгээ яг энийг үүнчлэн хулгайлахаас илүүгээр эндээс санаа авна гэсэн үг. Одоо бүгдээр харъя л да. За одоо энэ одоо постернаас бүгдээрээ санаа авъя л да. За бүгдээр энэ копины эндээс санаа авъя. Тэгэх юм бол энэ ногоон өнгө нь Starbucks-ийн ногоон өнгө бүгдээрээ амар гоё өнгө нь гоё явуулсан. Тиймээс энэ зургийг зүр копидод Photoshop дээр бүгдээрээ засаж үзье. За бүгдээрээ шинэ хуудас нээгээд бүгдээр шинэ хуудас юу хийх гэж байгаа A3 юм уу A4 юм уу шинэ хуудсыг нээгээд санийг копидсан зураг оруулж ирлээ. За би миний хувьд болохоор жоохон томсгоод за энэ зурагны өнгийг нь болохоор бүрэн хуулах боломжтой гэсэн үг. Өнгийг нь хууллаа шинээр за энэ мэтчлэн өнгийг нь хуулаад эсвэл текстийг нь байрлалыг одоо хэрвээ copy shop нэг гэж байгаа бол яг энэ мэтчлэн copy-ны ийм mock-up үүд бэлэн байдаг. Тэрний оруулж ирээд энэ логог нь тавиад энэ ийм дизайнаар бичээд одоо онсаар нь эсвэл текст нь ингэж оруулж ирж болно гэсэн үг. Иймэрхүү маягаар дизайн бэлтгэж болно гэсэн үг. Тийм учраас бүгдээрээ сайн яг номыг монгол хэл дээр байгаа учраас бүгдээрээ заавал худалдаж ч юм уу авч уншаасай гэж хүсэж байна. За ийхүү өнөөдрийн хичээлээ дуусгая. Магадгүй асуумар зүйл байгаа бол бүгдээрээ комент хэсгээр комент хэсгээр чат бичээд үлдээгээсэй гэж хүсэж байна. Аль болох хурднаар боломжтой агаар бүгдэнд нь хариултыг нь өгөх болно. За бүгдээрээ хичээлийг дуустал үзсэн үнэхээр баярлалаа. За баярлалаа.